Өвөрхөнгө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар 2019 оныг догчлолт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болгон зарлалаа. Зорилт жилийн хугацаанд иргэдийнхэн эрүүл тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг сайжруулахад чиглэсэн олон бүтээч ажлыг аймгийн хэмжээнд өрнүүлнэ. Сум бүрт ард иргэдийн тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Төв суурин газрын нийтийн эзэмшлийн гудамж талбайг зүлэгжүүлж, ногоон байгууламжийн хэмжээг өсгөнө. Аймгийн болон сумын төвүүдэд хатуу уучлалтай автозамын өргөтгөлөө шинчиллийн ажлыг хийж, автозогсоолуудын тоог нэмэгдүүлнэ. Арвайхэр хотод амны орон сууцны хорооллыг бий болгож, орчин үеийн стандартад нийцсэн автобусны буудлуудыг шинээр байгуулж, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлнэ. Залуучуудын усан спорт цогцлборыг байгуулж, иргэд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгохоор дэлгэрэх гол төслийг хэрэгжүүлнэ. Иргэд олон нийтэд зориулж догчлолт ногоон байгууламжийн чиглэлээр сургалтуудыг үе шаттай зохион байгуулж, мэрэгжил арга зүйн туслалцаа үзүүлнэ. Шилдэг догчлолт ногоон байгууламжтай сум байгууллага аж ахуй нэгж, баг айл өрхүүдийг шалгаруулж, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ. Эрүүл догтой орчныг бий болгоход иргэн таны ухамсар, идэвх санаачлаг эрхэм чухал. Төрлөх нутагтаан эрүүл тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжоо өөрсдийн оролцоотой бий болгоцгоё, өвөр хангайч байна. Догчлолт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил 2019.